Сүүлчийнхээ видео хичээлээр бид уушиг болон бидний биеийн хийн солилцоо, уушигны систем зэргийг үзсэн бөгөөд бид уушигны бүтцийн нэгж болох цулцангийн хүүдийн тухай хэсгийг үлдээсэн байгаа. За би энд нэгийг зурчихъя. Эдгээр цулцангийн хүүдийнүүд нь энэнтэй төстэй, бөөгнөрсөн байдалтай байдаг гэж би хэлж байсан. За ерөнхийд нь санаа өгөхөөр зуръя. Хэрвээ та бүхэн өмнөх хичээлийг санаж байгаа бол агаар нь цагаан могоорсон хоолоогоор орж цааш гуурсан хоолой, гуурсанцраар дамжин уушигны цулцсан дэрж төгсдгийг санаж байгаа байхаа. Бидний өмнөх хичээлдээр ярьсан маш бичил агаарын хүүдийнүүдийг уушигны цулцсан буюу альвеол гэдэг шүү дээ. Хэрвээ та одоо миний ярьж байгаа зүйлийг мэдэхгүй байвал өмнөх хичээлийг эхлээд үзсэн дээр гэж зөвлөмөр байна. За мөн өмнөх хичээлээр бид хүн амьсгал авах үед өрц дээш агшиж уушиг тэлэгдэн ингэснээр уушигнд үүссэн орон зайд агаар орж ирж дүүрэгдэг тухай үзсэн байгаа. Хүний амьсгалаар орж ирсэн агаарын бидний амьсгалдаг атмосфер дэх агаарын 21% нь хүчил төрөгч, 78% нь азот, за үлдсэн хувийг инертийн хий болон нүүрс хүчлийн хий зэрэг багсаг хийнүүдэд элдэг. Яг үнэндээ бидний амьсгалдаг нүүрс хүчлийн хий өчүүхэн бөгөөд 1%-аас ч бага байдаг. Та дэлхийн хаач байсан иймэрхүү л найрлагатай агаараар амьсгалдаг байна. За мөн өмнөх хичээлээрээ бид уушигны цулцангийн эргэн тойрон байх хялгасан судаснуудын тухай ярьсан билээ. За би энд зураатгая. Энд ирж байгаа хялгасан судаснуудын цус хүчил төрөгчөө алдсан үед эндээс хүчил төрөгч авахаар ирдэг. Хүчил төрөгч багтай цус нь жаахан хөхөвтөр өнгөтэй байдаг. Ингээд уушигны цулцанд байгаа хүчил төрөгч нь цулцангийн мембраныг нэвтлэн хялгасан судаснд буюу маш нарийн сувганцрууд руу шингэснээр цус улаан өнгөтэй болно. Өөрөөр хэлбэл венийн цус уушигнд ирж артерийн цус болно гэсэн үг. Өнөөдрийн хичээлээр би цус яагаад улаан өнгөтэй болдог талаар тайлбарлая. Хамгийн гол шалтгаан нь мэдээж хүчил төрөгчөөр хансан учраас л тэр шүү дээ. За ингээд улаан болчихсон цус одоо зүрх рүү буцан очиход бэлэн боллоо. Өмнөх хичээлээр бид зүрхнээс ирдэг судсуудыг артерийн, зүрх рүү очдог судсуудыг венийн судас гэж үзсэн байгаа. За энд 4 салаалсан артерийн судас байна. Харин энд венийн судас байна. За харин өмнөх хичээлийн төгсгөлд гарсан нэг асуултыг дахин эргэн сануулъя. Хэн нэг нь бидний амьсгалж байгаа агаарын ихэнх нь азот, зөвхөн 21% нь хүчил төрөгч байна. Энэ их азот уушигнд ороод ирэхээр хаачих вэ? Юу болох вэ? Тэр яаж бидний цуснд орохгүй байдаг байна вэ гэж асуусан. Энэ бол үнэхээр сайхан асуулт. Ингээд энэ асуултанд өнөөдөр цөмөөрөө хариулцгаая. За сайн тайлбарлахын тулд би жаахан томхон зуръя. Энэ бол уушигны цулцангийн дотор тал. Энэ мембран нь байна. Мембран маш нэмгэн шүү дээ. Бараг нэг эсийн хэмжээний дайтай нэмгэн. Үүний яг хажууд хялгасан судас байна. За би түүнийг жаахан саармаг өнгөөр зурчихъя. Тэгэхээр энэ судас яг цулцангийн хажуугаар байрлаж байна гэж үзье. Мэдээж хялгасан судасны хан маань хүчил төрөгч, азот, нүүрс хүчлийн хий аль нь ч нэвчин орж гарахаар боломжтой байгаа. Харин одоо цусны эргэлтийг нь тэмдэглэе. Энд зүрхнээс ирж байгаа цус. Харин энд байгаа цус зүрх рүү явж байгаа цус байна. Зүрхнээс зүрх рүү. Тэгэхээр зүрхнээс ирж байгаа цус нь хүчил төрөгчөө алдаж нүүрс хүчлийн хий концентрац нь ихссэн байгаа. За би энд азотыг ногоон, нүүрс хүчлийн хийг улбар шараар тэмдэглэчихлээ. Энд маш их нүүрс хүчлийн хий байгаа бөгөөд үнэндээ энэ нь
дангаараа биш харин цусны сивэнд нэвчсэн байгаа юм. За өөрөөр хэлбэл цусны сивэнд бидний амьсгалаар авдаг хүчил төрөгч болон амьсгалаар ялгардаг нүүрс хүчлийнхий аль аль нь сивэнгээр дамжин зөөгддөг гэсэн үг. Тэгэхээр цусны улаан эс биш харин сивэн нь нүүрс хүчлийнхийг зөөвөрлөдөг талаар бид удахгүй ярина. За тэгээд энд баахан нүүрс хүчлийнхий байна гэд цэглээ тэмдэглэчихье. Тэгэхээр хүчил төрөгчөө алдсан цусан дах нүүрс хүчлийн давхар эслийн концентрац нь уушигны цулцсанд байгаагаас их байна. Хялгасан судасны хан маань нүүрс хүчлийн давхар эслийг нэвчүүлэх чадвартай учраас нүүрс хүчлийнхийг цуснаас уушигны цулцсанд нэвчин орно. Гэтэл нөгөө талд нь бидний амьсгалан оруулж ирсэн хүчил төрөгч энд байна. Агаарын 21% нь хүчил төрөгч тул альвеолын хүндийд хүчил төрөгчийн агуулмж нүүрс хүчлийн хийгээс илүү их байна. Энд байгаа цус маань хүчил төрөгчөө алдсан байгаа. Бид хүчил төрөгчийг биедээ шингэн авдаг ба энэ талаар энэ видео хичээлээр эсвэл дараагийн хичээлээр улам тодорхой ярина. Юутайч энэ цуснд одоохондоо хүчил төрөгч байхгүй буюу концентрац нь маш бага байгаа тул гадна нь байгаа хүчил төрөгчийн молекулууд хялгасан судасны ханаар нэвчин орж ирнэ. Өөрөөр хэлбэл хийн солилцоо гэдэг бол хийнүүдийн парциал даралтын нөлөөгөөр явагддаг гэдгийг та нар физикийн хичээлтэйгээ холбож ойлгоорой. Одоо хүчил төрөгчөөр хансан цус эргээд зүрх рүү очиход бэлэн болоод байна. Артерийн болон венийн судасны хоорондын шилжилтийг маш нарийн ялган тогтооход бэрхшээлтэй. Энд артери, харин энд венийн судас байна. Артер хаана дуусч, вен хаана эхэлж байна гэдг нь тодорхойлоход хэцүү л дээ. Ер нь бол цусан дах нүүрс төрөгчийн давхар эслийн концентрац багасч, хүчил төрөгчийн концентрац ихсэхэд артер төгсөж, вен эхэлж байна гэсэн үг юм. За ер нь бол уушигны артер болон венийн судсууд их онцгой. Зүрхнээс ирж буй уушигны артерийн цусанд хүчил төрөгч маш бага, нүүрс хүчлийнхий маш ихтэй байдаг бол уушигны венийн судсаар хүчил төрөгчөөр баяжсан цус буцаж зүрхэнд ордог. За энэ хэсэгт чухамдаа цусны бага болон их эргэлтийн судас цусны онцлог ялгаа оршдгийг сануулъя. За би энд уушигны артерийн судас мөн уушигны венийн судас гэд бичье. Мөн доор нь хүчил төрөгчөө алдсан, хүчил төрөгчөөр баяжсан гэж бичье. Би өмнө нь уушигны судаснуудыг онцгой гэж хэлээд байсан учраас одоо тайлбарлая. Учир нь хүний биений бусад хэсэгт бол зүрхнээс ирж байгаа артерийн цус хүчил төрөгчөөр баялаг. Харин зүрх рүү очиж байгаа венийн цус хүчил төрөгчөө алдсан байдаг бол уушигны артерийн венийн хувьд энэ нь яг эсрэгээрээ байдаг. Бие махбод тааван байгаа үед зүрхнээс их бие рүү гарч байгаа артерийн цус нь хүчил төрөгчөөр баяжигдсан цус байдаг бол зүрхнээс уушиг руу ирж байгаа цус нь хүчил төрөгчөө алдаж нүүрс хүчлийнхийг ихээр агуулсан байдаг. Үүнтэй төсөөтэй нь биеэс зүрх рүү ирж байгаа цус нь хүчил төрөгч гүйцсэн буюу венийн цус байдаг бол зүрх рүү очиж байгаа уушигны венийн цуснд хүчил төрөгч илүү баяжигдсан учраас артерийн цус байдаг. Учир нь уушиг нүүрс хүчлийнхийг маань аваад хүчил төрөгчөө өгсөн болохоор тэр шүү дээ. Гэхдээ би өмнө дурдсан өмнөх хичээлийн дараа тавигдсан асуултанд одоохондоо хариулаагүй л байна. Нөгөө агаарын бүтцэд байгаа 78%-ийг эзэлдэг азот маань юу болж байгаа вэ? Уушигны цулцсанд хүчил төрөгч нүүрс хүчлийн давхар эслээс хэдэн 10 дахин их азотын молекул орж ирсэн байгаа шүү дээ. Мэдээж азот ямар нэг хэмжээгээр судасны ханыг нэвтэлж цусанд шингэж байгаа. Гэхдээ цусны өөрийнх нь азотыг шингээх чадамж нь угаасаа бага юм.
Тэгвэл хүчил төрөгч арай онцгой юм уу? Яагаад цус хүчил төрөгчийг ийм сайн шингээдэг хэрнээ азотыг бага шингээдэг вэ гэж бид асуухан зүйтэй байхаа. За энд л жинхэнэ нөгөө цусны улаан эсийн тухай чухал яриа эхлэндээ. Ер нь бол цусны улаан эс маш олон шинжээр тун онцгой эс. Яг дүрслээ зурвал хавтгай, дугуй, голдоо жаахан хонхор яг хүлэгдэг чихэр шиг хэлбэртэй. Магадгүй хажуугаас нь харвал нэг иймэрхүү харагдах байхаа. Голдоо хоёр талаасаа хонхордов, хавтгай дугуй дүрстэй. За тэгээд энэ эсэн дотроо олон сая гемоглобины молекулыг агуулдаг. Би гемоглобины тухай тусад нь бүтэн видео хичээл хийнэ. За гемоглобин гэдэг бол дотроо 4 гем бүлэг агуулсан уурэг юм. Харин эдгээр гемийн бүлгүүдийн найрлаганд төмөр агуулдаг. Тийм учраас хүний үед төмөр их чухал байдаг буюу төмөрийн дутагдлаас болж цус багадалт гэж ярьдаг. Хэрвээ таны үед төмөр дутагдвал хүчил төрөгчийг шингээж авах чадвар нь буурч гемоглобинууд чинь сайн ажиллахгүй болдог байх нэ. За ингээд гемоглобин дотроо төмөрийн ионтой 4 гем бүлэгтэй бөгөөд тэдгээр нь хүчил төрөгчийг маш сайн тогтоон барих үр гүйцэтгэдэг байна. За дараагийн видео хичээлээрээ бид гемоглобин хэрхэн хүчил төрөгчөө алддаг тухай үзнэ. Харин одоо ярьж байгаа зүйл маань цусны улаан эс буюу эритроцит шүү дээ. Гемоглобин дотор байгаа гем бүлгүүд нь хүчил төрөгчтэй нэгдэхдээ маш хялбархан юм. Цусны улаан эсэд маш их гемоглобин байдаг ба тэдгээр нь маш олон сая гемийн бүлэгтэй. Иймд улаан эсийн мембранаар нэвтсэн хүчил төрөгч гемоглобины гемийн бүлэгт очиж холбогдно. Иймд улаан эсүүд нь дотроо гемоглобин ихтэй учраа хүчил төрөгчийг яг л бамбал зуур шиг шингэн авдаг байна. Өөрөөр хэлбэл улаан эс сивэнд байгаа хүчил төрөгчийг маш амархан сорж авдаг. Цусны сивэн буюу плазм бол цусны эсүүдийг оруулахгүйгээр зөвхөн цусны шингэн хэсэг нь юм. За энэ хялгасан судасны ихэнх хэсэгт байгаа цусны улаан эсүүдийг харвал тийм ч улаан өнгөтэй харагдахгүй байна. Үүний шалтгааныг би одоо тайлбарлая. Ер нь бол энд зөндөө их нүүрс хүчлийн хий байгаа бөгөөд цуснд ормогцоо цусны сивэнд нь уусч арай өөр хэлбэртэй болсон байна. Ийм нөхцөлд нүүрсний хүчил үүсдэг ба чухам энэ нь л цаашид улаан эс хүчил төрөгчөөс ангижрах нөхцөлийг бий болгодог байна. Гэхдээ бид энэ тухай дараагийн видео хичээлээрээ тодорхой үзнэ. За энд цусны улаан эсүүд нь маш их хэмжээний гемоглобинтэй боловч гемоглобинууд нь хүчил төрөгчөө алдсан байна. Энд байгаа цусны гемоглобин нь хүчил төрөгчийг шингээж авахаараа улаан өнгөтэй харагддаг байна. Хүчил төрөгчсөн үедээ гемоглобин улаан харагдах ба хүчил төрөгчөө алдсан үедээ хөхөвтөр харалсан ч юм шиг өнгөтэй байна. Ийм учраас таны биеийн венийн цуснд хүчил төрөгчөө алдсан улаан эс их байдаг учраас хөхөвтөр харагддаг байх нь. Ингэж өнгөө өөрчилдөг шалтгаан нь хүчил төрөгчийн молекул энэ уургийн гемтэй холбогдохоороо уургийн бүтцийг бүхэлд нь өөрчилдөгт оршино. Ингэснээр уургийн эрчлээ нь өөрчлөгдөж хар хүрэн хөхөвтөр өнгөтэй байснаа улаан болж харагддаг байх нь. Тэгэхээр цусны улаан эс нь хүчил төрөгчж байж л сая улаан өнгөтэй болдог. За ер нь хүн амьтны цусны улаан гэдэг бол цусны улаан эс түүнд байгаа гемоглобин хүчил төрөгчтэй нэгдсэн байдгаас шалтгаалдаг гэд та бүхэн ойлгож авсан гэдэгт итгэж байна.